ураны нөөцгүй олборлтгүй улсад уранаар хорцсон гинүү. Испаниар ярьж буй нэгэн гэр бүлийн бичлэгийг уранаас болж хорцжээ хэмээн цахим орчинд түгээжээ. Эхлээд энэ бичлэгийг хаана хэн хийсэн гэдгийг авч үзье. Пабло Хосе Родригоз гэх Доминикан залуугийн Capricornia TV-ийн Facebook дээр 1.5 сая дагагчтай, YouTube дээр 3.8 сая савтай сувг юм. Тэрээр Өмнөд Америкийн улсуудад нийгмээс гадуурхагдсан, ядууралд өртсөн хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг харуулсан баримтат кино бичлэгүүд хийдгээрээ алдартай. Өөрийгөө дорны харилцааны төлөөлөгч гэж нэрлэдэг нэг. Тэгвэл энэ залуугийн 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Доминикан улсын Сан Хуан хотын нэгэн гэр бүл дээр очиж ажил амьдралтай танилцсан бичлэгийг уранаар хорцсон гэр бүл хэмээн түгээжээ. Capricornia TV-ийн тус гэр бүлийн талаар гаргасан 11 бичлэгт ураны талаар огт дуртаагүй. Мөн бичлэгт гарч буй Доминикан улс нь ураны олборлолт хийдэггүйгээс гадна ураны нөөцгүй орнуудын нэг юм. Цахим орчинд гадны ямарваа нэг бичлэгийг авч түгээхдээ төрөгдүүлсэн гарчиг өгөх явдал түгээмэл байдаг тул Монголын баримт чалгах төвийг дагаж их сурвалжаар баталгаажсан бодит мэдээллүүдийг авч байгаарай. Альва мэдээллийг хуваалцахаас өмнө эхлээд бод Think First.